Сайн мэцгаано та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүүм эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрөө бас гэрлээд 6 жил болсон. Хүүхдгүй бөгөөд нөхөр нэвтрүүлэгт бүртгүүлсэн учраас эхлээд нөхрийн талын бичлэг гарахад тэрээр өмнө нь эхнэрийнхээ занлхийл дурцнаас болоод маш том сэтгэл зүйн гэмтэл авсан байгааг нь нөхрийг Ки Ван Ён гэдэг 41 настай Март дэлгүүрт махны тасгийн дарга хийдэг. Өмнө нь 7 жил ганцаараа байсан учраас гэрлийн тулд 1 жилийн дотор хэдэн зуун хүнтэй сохор болцоо хийжээ. 7 хоногт 4-5 хүнтэй уулздаг байсан. Нас явсан болохоор бүгд гэрлэх чадварыг маань хардаг байсан ч эхнэр маань миний хамгийн сүүлчийн эмэгтэйсэн бөгөөд бид их адилхан санагдсан гэдэг. Эхнэр 41 настай Пак Мёнсон цэцэрлэгийн багш тэрээр өндөр нуруулаг түшигтэй хүн дуртай байсан болохоор нөхөр нь таалагджээ. Ван Ён анх эрүүл мэндийн үзлэгээр бүдүүн гизний хор тавдартай гэж онцлогдоод шууд маргааш нь хагалгаанд орсон. 5 жил болоод бүрэн эдгэрсэн гэж хэлж болохоороогач цаашдаа анхаарах шаардлагатай байгааг нь. Эхнэрээ хэлснээр нөхөр маань өглөөний хүн, харин би шөнийн хүн. Нэг унтвал 16 цаг сэрэггүй унтаж чадна гэдэг. Тэдний амьдралын хэм маяг дэндүү өөр учраас энээс болж байнга маргалдаж Мёнсон хаанд хэний ч өмнө хамаагүй жоох өгч өгөөлдөг гин. 밥도 못 먹게 하는데. 먹어 그럼. 또 오네 또. 2024 оны 1 сарын 1-нд Солонгос дэлгүүр дотор айгүйг сурчлагаа хийгээд явдсан шүү дээ. Тэрэн шиг Ван Ён ажиллаа хийжэтэл нэг үйлчлүүлэгч түнд кимбаб идээд ажиллаарай гэд өгсөн. Гэтэл тэр дотор нь өргөс тэмэх орсон мэжээ. Ван Ён өргөс тэмэхний хашилтай идэж чадахгүй учраас их нэртээ өгсөн ч дотор нь өргөс тэмэх байхгүй байна. Зүгээр ид гэж шахсан. Хэрвээ тэрийг нь идсэн бол би өөхөх байсан. Миний хашил хүнд хэлбэрэх учраас намайг алхаар оролдож байгаа юм шиг санагдсан гэдэг. Нөхрийн модж байгаа эхнэрийн дараагийн асуудал худлаа ярьж амь насанд нь занал хийлдэг. Энэ өргөс тэмэхний асуудлаас болоод Ван Ён эхнэртээ итгэж чадхаа болсон гин. 5 жилийн өмнө 2025 онд Ван Ён бүдүүн гизний хор давтартай гэсэн уншавч 10 сарын 15-нд хаалгаанд орсны дараа эхнэр нь амралтын өдрүүдээр нөхрөөс дахиж дуусаад хүмүүстэй хоолнд орж арх уусан бөгөөд уужгаагаа нэг танил нь инстаграмынхаа сторид хийсэн байна. Ингээд Ван Ён эхнэрээсээ арх уусан уу гэж асуусан ч зүгээр л хоол идсэн, арх уугаагүй гэж эцсээ хүртэл худлаа ярьсан гин. Нөхрийн хэлснээр арх уухгүй чухал бишээ. Хамгийн гол нь эцсээ хүртэл үгүйсгэж худлаа ярьж байгаа намайг галзууруулж ийм үнтэй цаашдаа яаж итгэж амьдрах вэ гэж ботход хүргэсэн гэдэг. Нөхрийн хувьд эхнэрийнх нь жижигэн гэж боддог худал хуурмаг болон хариуцлагагүй байдал нь түүний амь нас итгэл үнэмшилтэй холбоотой маш том асуудал болж хувирчээ. Хөтлөгч эхнэрийнх нь хувьд нөхөр нь хаалгаанд ороод хэвтэж байхад гадуур хоол идэх нь эвгүй санагдсан баг. Хамт исэн хүмүүс нь нөхрийн чинь хаалгаа сайн болсон юм чинь хурдан идэхийн төлөө ганц тулгыг гэх мэтээр хэлсэн баха. Эхэндээ тэгээгүй гэж хэлсэн ч нөхөр нь шахаад асуугаад ахаар сүүлдээ үннээ хэлсэн юм шиг харагдаж байна гэдэг. Бичлэг гарч Ван Ён энэ хэрэг болоод хэдэн жил болсон нь чухал биш. Надад маш том сэтгэлийн шарах болсон гэхэд Мёнсон чи намайг ачаагаа баглаад гар ээжигээ дуудаад яв. Надтай амьдрах дургүй байгаа зү гэж хэлэхэд би ч гэсэн хүн болохоор маш их гомцсон гэдэг. 짐 싸고 나가라 했잖아. 짐 싸고 대구 나가라 집에. 했어. 이거는 확실해. 대구 집에 나가라 엄마 보고 데려가라고 그러고. Энэ талаар Ван Ён манай эхнэр өөрийгөө хөөгцөн гэж бодоод дандаа өөрийнхөө талыг ярьдаг. Чиний буруу. Яагаад манай аав ээжид намайг хэлж явуулж байгаа юм бэ гэдэгч миний хувьд эхнэр маань ухаан суугаагүй юм шиг байна. Авч яваад хүмүүжүүлээд өгөөч гэсэн утгаар хэлсэн ч Мёнсон шууд утгаар нь хүлээж аваад эмнэлэгт ирэхээ болж тэдний харилцаа тасарсан гин. Бичлэг гарч Ван Ён эхнэртэй чи одоо хүртэл надад нэг ч удаа тэр үед хэцүү байсан мэдтэй уучлаарай гэж хэлж үзээгүй. Зөвхөн өөрийнхөө байр суурийг ярьдаг. Тэр үед миний амь нас хутганы ирэн дээр байхаас гадна шүнжин шаналсандаа уйлсан. Хагалгаа хэлгсэн хүн ганц тусал нулимс унгахад үрвсэл үүсч ойдлон задарч өгдөг гэж эмч хэлсэн болохоор сувлагч нар намайг битгий уйл гэж тайвшруулсан гэдэг. Тэгэхээр нөхөр нь эхнэртэй гомдоод уйлангууд нулимс нь амаар нь орж хагалгааны хэсэг үрвсээд үхэж магадгүй болсон гэсэн үг юм байна л да. 때문에 죽을 뻔했다고. 내가 몇 번 얘기하노? 아니 죽을. 어? 내가 하염없이 밤새 울었어. 하도 속상해서. 눈물이라도 한 방울 들어가면 수술하는데 염증 가두사니까 알잖아. 그러면 내가 이게 입을 통해서 이게 들어가면 염증 나면 터져서 죽는다 그랬어. Энийг сонссон хөтлөгч эмч магадгүй анхааруулга өгөхийн тулд тэгэж хэлсэн баха. Гэхдээ нулимс орсноос олж хүн үхнэ гэж юу аах вэ? Хэрвээ тэгэж их яагаад исэн бол нүднийхаа дор салбитыг бариад уйлж болно. Нулимс гэдэг чинь баг ариун шингэн гэж хэлээд инээдэг. Гэхдээ нулимс нь ам руу н ороод шархыг нь үрвсүүлээд үхнэ гэдэгт баг жоох үгдэж итгэхгүй хаа. Тэгээд Ван Ён иймэрхүү жижиг сажиг юм мартахгүй байнга хэрүүлүүдэж энэ талаараа ярьд юм байна. Ингээд нөхрийн талын бичлэг дуусч эхнэрийн талын бичлэг гарахад Мёнсон нөхрийнхөө хөлөнд массаж хийж өгч унтуулад дараа нь өглөө идэх хоолыг нь бэлдэж гэрээ цэвэрлэдэг. Ван Ёны ээж багт нь дандаа хөлний массаж хийж өгдөг гэсэн болохоор тэхгүй л бол нойр гүйцдэг гин.
Иймэрхүү байдлаар гэрийнхээ ажлыг хийсээр хагаад ихэвчлэн үүрийн 3 цагт унтдаг бол нөхөр байнга үүрийн 4 өнгөрөөж 5 цагт зэрдэг. Өдөрт 3-аас 4 цаг л унтдаг тэрээр эхнэрээ ч бас өөртөөгөө адилхан байхыг шаарддаг. Хөтлөгч өвчтөй байсан хүн илүү унтаж амрах ёстой. Эхнэр нь шөнийн 2 цаг 30 минутанд унтсан байхад өглөө 4:30-д бос гэж шаардах нь утгагүй зүйл. Хүний бие мах бодож шаардлагатай нойрны цаг гэж байгаа гэдэг. Тэд хамтдаа бичлэг хийдэмээр. Бичлэг хийх үеэрээ Ваньон эхнэрээ яагаад хөвчөө зүгхгүй байгаа юм бэ? Хэд хоногийн өмнө хэлсэн мэт дээ. 2 жил зааж өгөөд хахад яагаад сурахгүй байгаа? Уйлаад юу ч шийтгэхгүй. Чамааг уйллаа гэд би аргахдаггүй. Энэ бол ажлын байр. Битгий жүжиглээд өрөвдүүлэх гэж оролдоод байдаг. 왜 이어폰 안 꼽는데? 아 미안해. 안 꼽았. 왜 그저께 얘기했는데 시간이 며칠 지났는데도 못 하는데 안 하는데? 아 2년 넘게 가르쳐줬잖아. 깜빡했어요. 미안. 어? 깜빡했다고. Нөхрийн дараагийн асуудал нэг ярьсан юм а байнга тавтаж яриад хэрүүлүүлдэг. Чи их унтснаас болоод бичлэгээ хийж чадахгүй хоцрох, цагтаа амжихгүй байх, аялал тоцрох гэд бүгд чиний нойрноос олдог. Гэртээ юу ч сураагүй ирсэн мэдтэй. Гэрлэхээс өмнө шинэ бэрийн сургалтанд суухгүй яасан бэ гэх мэтээр загнадаг. 네가 자서 늦게 해서 방송 늦게 하고 네가 자서 늦게 해서 시간 못 맞추고 네가 자서 아무 얘기도 못하고 방송 들어가서 멍하게 때리다가 열받고 네가 자서 어디 여행 가는데 놓치고 시간 모든 게 다 그거야. 평소에는 계속 자잖아. 나 깨어있으면 자잖아. 하염없이 자잖아. 니는 하루 종일 자잖아. 어제도 8시에 밥 줄게 해놓고 잤잖아. Гэтэ тийм сургалт дэд юм бах та. Мянсан сандралын эмэгтэй болохоор нөхөр нь уурлаж загнахаар заримдаа амьсгалж чадахгүй болоод паникт орж өөрийн мэдлэггүй шалан дээр унтсан байдаг гинэ. Ийм байдлыг нь харсан нөхөр бас л жүжиглээд эхэллээ. Бити маяглаа та босс. Би чамд уурлаачгүй байхад яагаад байгаа юм гэхээс гадна 5 жилийн өмнө болсон архины эргээ байн ярьж тэр үед л үннээ илж чин сэтгэлээсээ уучлалт гуйх ёстой байсан гэж уурладаг. Хөтлөгч энэ хэрэг болоод 5 жил өнгөрсөн байхад үхүү хөхлөө ярих юм уу гэхэд Ваньон 5 жилийн өмнө над руу цоо ширтэж чад худлаа хэлж исэн. Маш тодорхой санаж байна. Зүгээр нэг уучлаарай гэд өнгөрөх зүйл байгаагүй. Би өөхөх шахсан гэдэг. Хөтлөгч түүнээс яг ямар уучлалт хүсэж байгаа талаар нь асуухад эхнэр маань одоо хүртэл тухайн үед миний сэтгэл санаа ямар байсныг нэг ч удаа ойлгож үзээгүй гэхэд хөтлөгч тэрийг яаж мэдж байгаа юм бэ? Өөрт чинь хөлний массаж хийж өгөөд маш их хайрлаж халамжилж байгаа нь харагдаж байна. Яагаад дандаа үгүйсгээд байгаа юм бэ гэхэд Ваньон зүгээр л сайн үний дүр хэсгэж байгаамаа. Би үнэхээр гомдолтой байна. Эхнэр маань намайг 6 сар химийн эмчилгээ хийлгэж хахад нэг ч удаа хамт яваагүй. Хамт явъя гэхээр унтчихэдэг гэдэг бол Мянсон шүнжин чамааг асраад өглөөний ядарсандаа унтчихсэн гэж хариулдаг. Сүүлдээ Ваньон уурлаж та нар миний өвдөлтийг мэдэрч үзээгүй болохоор намайг ойлгохгүй гэдэг. Бичлэг гарч тэд маргалдах бөгөөд Ваньон эхнэрээ битгий уйл чимээгүй гэж хараадаг. Тэр яг эхнэртэйгээ муу хойд авшиг харцтай юм байна. Имлэг тахта хадам ээж рүүгээ охиноо хүн шиг болгочоод буцаагаад явуулаарай гэх утгатай мессежийг тэр үдээс сална гэж шийдээд явуулсан. Хөтлөгч салах байсан ч хамаагүй хадам ээж рүүгээ тийм мессеж бичих нь ёс зүйгүй хэрэг. Энэ бол маш ноцтой асуудал. Өөрт чинь ч гэсэн уучлалт гуйх зүйл байна гэд Мянсон тандаж ийм нөхцөл байдалд ч гэсэн хамт амьдрмаар байгаа юм уу? Яагаад гэхэд хайртай болохоор гэж хариулдаг. 그냥 때려쳐요 둘 다. 그리고 아니 저 명선 씨는 뭐 그 와중에도 뭘 풀고 다시 살려고 하는 거예요 지금? 네. 왜요? 좋아하니까. Ингэж манахаас яв гэж ихтрээ өгчөөд дараа нь аав ээж рүү нь охиноо хүмүүжүүл гэж бичгээр хинч авах нь ойлгомжтой байхад явсныхан дараа явлаа гэж уурлах зүгээр үү дээ. Ваньон би түүнийг хөөсөн ч гэсэн ихнэр маань намайг халамжлаасаа гэж хүссэн. Жохон итрүүлсэн тал байгаа ч тэр үед эцсээ хүртэл арх угаагүй гэж гүрийсэн болохоор асуудал энэ хүртэл томорсон. Би маш их шархалсан учраас ойлгосоо гэж хүсэж гин гэдэг бол Мянсон нөхөр маань ч бас өөрийнхөө бурууг ойлгосоо гэж хүсэж гин. Би имлэг түүнийг сагчаахтаа юу ч идэж чадахгүйсэн болохоор хүмүүс хоол идэхээр гарыг ихтэн зүгээр л дагаж гараад хідэн ундаа арх басан. Нөхрийн маань гомдол тайлагдахгүй байгааг ойлгож энэ яриа яг тууц шиг дуусахгүй үргэлжилсээр хагаад галзуурах нь гэдэг. Бичлэг гарч Мянсон би буруугаа хүлээж чиний хөлнөөс зураад уучлалт гуйсан ч чи намайг гэрээсээ хөөж харааж зүгж яхад яаж чам руу залгаж мессеж өчх юм бэ? Би өвчтөйг ч мэдээг тэсэх тусам чи намайг тэр ирээр манд оромжилсан. Худлаа хэлсэн нь миний буруу. Буруугаа хүлээгээд 5 жил болж байна гэдэг. Бичлэгийг үзсэн хөтлөгч энэ үний яриаг 5 жилийн турш сонсоод тэсэх хүн энэ дэлхий дээр байхгүй. Гэтэл эхнэр нь одоо хүртэл нөхөртөө хайртай хамт амьдрмаар байна гэж байгаа нь нөхрийн хувьд маш том аз завшаан шүү гэдэг. Ваньон найзынхаа хажууд эхнэртэйгээ маргахдаа би уурлаагүй байна. Зүгээр ярилцж байхад Мянсон эхлээд уурлсан гэж орилдог. Мянсон найз хоёр нь зүгээр ярилцж гин гэсэн ч Ваньон би ууралж гин гэж мэдэрчээвэл тэр нь үнэн. Дандаа хүмүүсийн өмнө намайг хог шаар болгож харагдуулдаг.
Чиний худлаа хийсэн чинь л бүх зүйлийг балсан. Бити миний үгийг таслаатай. Чи өөрийнхөө худал хийснийг зөвтгөхийн тулд бусдыг ашиглаж ховж хутгадаг. Энэ бол маш муухай зан. Намайг найз нөхдөөс манд бүгдээс нь салгасан гэдэг. 내가 짜증 냈다고 내가 느끼면 맞는 거야. 네 잘못했나 이것부터 얘기했잖아. Нөхөр нь ингэж боддог болохоор Мёнсон одоо найз нөхдөдөө уулзгаа болсон. Тэгснээ Ванё манай ээж чамаас болоод үхэх шахсан. Чамааг явсны дараа би шүнжөө уйлахад ээж миний хүү бити уйл. Чамааг уулахаар ээжийнх нь чихөвдүүд тэнцвэрийн эрэхтэй асуудалтай болж үхэж магадгүй гэж хэлсэн. Чи ямар аимшигтай нөхцөл байдал үүсгэснээ мэдэж гинөө гэдэг. 나도 죽을 수 있었고 엄마도 죽을 수 있었어. 그래서 미안하게 생각해서. 그래서 미안하다고 생각하면 안 돼. Ингээд харахаар эмд сувлагч бүр ээж нь хүртэл хүүгээ бити уйл үхнэ гэж харагдсныг бодвол энэ ах тасралтгүй л уйлсан юм шиг байгаа. Хөтлөгч Ваньон тандаж өөрийнхөө энэ ертөнцөөс гарах хэрэгтэй. Олон хүн сонсоод эн чин бишээ, буруу гэж яхад тодорхой хэмжээнд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Ингэж амьдрах чинь там гэдэг. Үргэлжлүүлээд бичлэг гаргахад Ваньон Мёнсоны найзад эхнэр маань энэ асуудлыг ноцтой гэж огт бодохгүй байгаа. Би ч ээж ч өгч болох байсан. Уучлаарай гэдэг үг хэрэггүй. Чи л бүх зүйлийн шалтгаан гэхэд найз нь тэсэлгүй. Найз нь энэ яриаг тэсэхгүй. Үхээгүй л байгаа зү гэхэд Ваньон бүр уурлаж ширээгээ цохоод надтай тоглоод байгаа юм уу? Энэ найзаагаа аваад яв. Би дахиж энэ үнтэй уулзахгүй. Найзаагаа гэрт авчирчаа та хоёр нийлж юу хийгээд байгаа юм бэ? Чи энэ найздаа юу гэж ярьсан гэх мэтээр уурладаг. 아니 뭐 죽였어? 너로 아니잖아. 너로 인해서 그런 말 하지 마세요. 진짜 욕 나옵니다. 그런 말 하지 마세요. 알았어. 아니 내가 그거는 잘못했고 그러면 그런 식으로 얘기하면 어떡해? 친구면 다 감싸줘야 돼? Харц энэ төр амар агаад үнэхээр хажуу та ядраадаг хүн юм байна уу? Баян нэг юм яриад худлаа хэлсэн. 5 жилийн өмнө чамаас болоод үхэх гэжсэн. Харшилтайг маань мэдсээрэж өвөрцөйтэй Кимба бүгч намайг алах гэжсэн гэдгээл татаж ярьдаг. Нэг цагт худлаа ярьсан гэдэг үгийг нийт 47 удаа хэлсэн. 또 거짓말. 거짓말을 왜 하냐고. 끝까지 거짓말하고 끝까지 거짓말해. 거짓말을 해서 근데 왜 거짓말한 거짓말하고. 혹은 난 거짓말하고. 거짓말해서 내 거짓말하고 거짓말한 네가 거짓말한 게 먼저지. 네가 거짓말한 게 먼저지. 네가 거짓말하고 우겨갖고 이 상황을 만든 게 먼저지. 네가 거짓말을. Өнөөдөр бүгдээрээ хожимар буюу худлаа хэлэх гэдэг үгийг маш сайн сурч авлаа. Найзыг нь явсны дараа Ваньон би чиний нөхөр. Тийм болохоор бусад хүний үгийг биш нөхрийнхөө үгийг сонсох ёстой гэхэд Мёнсон чи дуугаан өндөрсгөө дуурлаад байсан болохоор явчлаа гэхэд Ваньон тэгээд миний буруу юм уу? Найз чинь буруу хийсэн зүйлдээ уучлахгүй байх ёстой үстэй. Чи найзынхаа талд ороод байгаа юм уу? Нэгэн эсрэг хоёр үндэ харах зүгээр үү? Би ууралсан бол чи төвчж чадах хүртлэх хүлээх хэрэгтэйсэн. Чамд угаасаа төвчих чадвар байхгүй. Чи иглээд надтай муухай харьцсан болохоор би ч бас чамтай бүр муухай харьцаж байгаа гэж уурлахад Мёнсон тэгвэл уурлаа гэд хүн зодож болт юм уу? Тэр талаараа яриач. Миний бурууг 1-ээс 10 хүртэл нь бүгдийг нь ярьлаа. Одоо намайг зоддог талаараа яар гэдэг. Ваньон уур нүрхээр ихнэрээ зоддог бөгөөд өргөс тэмхтэй Кимба бөглөөгөө толгоор нь 10 удаа зохиж нүүрлүү алгацсан. Ингэж зодсныхоо дараа ийм зүйлийг чи өөртөө дуудсан гэжээ. Хамгийн сүүлд цар ахсын өмнө зодуулсан бөгөөд байнга толгоор нь зохиж зодд юм байна. Нөхөр нь Мёнсоныг чи миний амь насан занл хийсэн. Би бас манай ээж чамаас болоод үхэх шахсан. Надаас уучлалтгүй гэдэгч Мёнсон нөхөртөө зодуулсныхаа дараа ганц ч удаа уучлалтгүй гэж хэлж үзээгүй. Гимш чам шиг харагддаг болохоор тхийг хүсдэггүй гинэ. Энэ талаар Ваньон би цаашдаа ингэж амьдрал мангас болох бах. Одоохондоо хит халагддаг төд яагаад хэрвээ бүр амар зоддог болчих юм бол ихнэр маань тэсгүй. Энэ үнийг жаргалтай болгох ганц арга нь надгүй амьдрах юм байна гэж боддог болсон гэж ярилцлага өгсөнч бичлэг дээрээ ихнэртэй чам шиг хүнийг яаж зохиж зодохгүй байх юм бэ? Намайг алчиж магадгүй байхад гэж хэлэхэд Мёнсон тэрний дараа ч дахиад намайг зодсон гэдгийг сонссон Ваньон тэгвэл салах юм уу? Чи бүрөө өөрчлөгдөх хэрэгтэй гэдэг. Мёнсон хүн яаж бүрөө өөрчлөгдөх юм бэ? Чи өөрийгөө өөрчлөгдөж чадна гэж бодож гинөө гэхэд Ваньон надад өөрчлөгдөх шаардлага байхгүй гэдэг. Нөхрийн дараагийн асуудал уцсны тоглоом. Тэрээр хавдрын даатгалаас 120 сая вон авсан ч стрессээ тайлах газар олдохгүй байсан болохоор гар утасны тоглоом нь 100 сая воныг нь өрсөн бөгөөд энэ бол миний амь насны үнээр ирсэн мөнгө. Эхнэртээ уучлаарай гэж хэлсэн ч тийм ч их гэмшгүй байгаа. Учир нь тэр хүн худлаа хэлж намайг доромжилсон нь миний 100 сая вон өрснөөс илүү буруу зүйл гэж би бодож байна гэдэг. Тэрээр эхнэрээ унтсны дараа хүртэл 5 жилийн өмнөх архины талаар ганцаараа ярьж өглөөд өглөө босч үргэлжлүүлдэг. Найз нь Мёнсонд нөхөр чинь чамд 100% газлайтинг хийж байна. Чиний буруу гэж байнга тархин чинь суулгаж чамайг дарамтлж гин гэдэгч Мёнсон би газлайтинг гэж бодохгүй байна. Би зүгээр л нөхрөөсөө хит хамааралтай юм болохоор тэгж санагдсан баг. Манай нөхөр тийм мөн биш ээ. Би алдаа их гаргадаг болохоор уурладаг гэдэг. Тэрээр салах бодол 50% байгаа. Шалтгаан нь нөхөртөө одоо ч хайртай. Хөтлөгч бүх бичлэгийг үзээд манай нэвтрүүлгийн түүхэнд ийм хүнд өдөр байсангүй. Энэ нөхрийн занг төвчж чадах ганц хүн нь Мёнсон л юм шиг байна гэд түүнээс өөрийгөө бичлэгээс харахад ямар байсан талаар асуухад би их хуйлж зөрүүдэлт юм байна.
Энийгээ засаад ундах цагаач багасгаж өглөөрт босох хэрэгтэй гэж бодлоо гэдэг. Энэ их бичлэгийг үзэж дуусныхаа дараа зүгээр л өөрийгөө засах хэрэгтэй юм байна гэж бодсон гэсэн үг. Харин Ваньон мэрэгчлэтнүүдийн зөвлөгөөг сонсож засах зүйл байвал засна. Надад салах бодол байхгүй. Хэрвээ салах юм бол би илүү муу хүн болж хувирах байх. Миний эхнэр бас ахиусан тэнгэр. Им үнийг алдвал дахиад олж чадахгүй гэж хэлээд бичлэг дуусч тэд өрөөндөө ирэхэд Ваньон дахиад худлаа ярих, уучлалт гуйх, хүлээн зөвшөөрөх гэдэг үгнүүдийг 1 цаг 20 минутын дотор хэдэн 100 удаа хэлдэг. 왜 거짓말을 하고 여기 와서까지도 사과 사과하라 했어. 사과게 왜 사과했다. 그때 사과했다. 네가 인정해 놓고서 네가 인정할 때는 인정하고 인정하라 할 때는 인정하라 하면 인정하고 인정. Ингээд зөвлөгөөний цаг болоход сэтгэл зүйч Ваньоноос нэвтрүүлэгт хэн бүртгүүлсэн талаар асуухад би өдрөөр ирэх тусам маш амар хүн болж хуурч байгаагаа мэдэрсэн. Одоо эхнэртэй гомдоод юу ч хэлхээ болж бууж өгсөн. Гэхдээ хүнийх нь хувьд орхимооргүй байна. Эхнэр маань өөрчлөгдөж чадна гэдэгт итгэж сүүлийн найдвар гэж одоод энэ нэвтрүүлэгт бүртгүүлсэн гэдэг. Сэтгэл зүйч эхнэр чинь яаж өөрчлөгдвөл та түүнийг орхихгүй байх вэ гэхэд худлаа хэлж зөрүүдлэхээ болох хэрэгтэй. Би худлаа хэлснээс нь болоод маш том шархнууд авчихсан. Намайг хагалгаа хэлгэсний дараа эхнэр найзуудтайгаа арх усан мөртлөө надад хоол идсэн л гэж худлаа ярьсан. Дараа намайг өргөс дэмэгтийн харшилтыг мэдсээрэж байхгүй ид гэж шахсан нь өөрийг нь алах гэж оролцсон юм шиг санагдсан гэдэг. Сэтгэл зүйч эхнэр чинь уучлалт гуйсан уу гэхэд Ваньон би энэ талаар ярих дургүй. Нэг удаа энэ нэргээс болоод анх удаа эхнэртэй гар үрсэн гэдэг. Сэтгэл зүйч шалтгаантай байсан ч гар үрнэ гэдэг хизээж байж болохгүй зүйл. Энэ хүчирхийллийнхээ төлөө уучлалт гуйсан уу гэхэд уучлалт гуйж эхнэр маань ч намайг уучлсан. Гэхдээ түүний сэтгэл шархуулсан байх гэхэд сэтгэл зүйч тэгвэл эхнэр чинь таны өөрийг нь зодсон тоглоомонд 100 сая вон үрсэн эргийг дахин сөхөж ярьдгүү гэсэн асуултанд Ваньон үгүй гэж хариулахад сэтгэл зүйч гэтэл та эхнэрийнхээ арх буусан өргөс дэмэгтэй кимбаб өгсөн эргийг 5 жил ярьж байна. Ингээд харахаар эхнэр чинь танд үнэхээр их хайртай байна. Энэ эрхтэйгээс салахгүй хамт амьдрахыг хүсэж байгаа. Чамайг алдаа гаргасан ч ирээдүйд өвдөхөд чинь энэ эмэгтэй л чиний дэргэд байх болно. Ийм эмэгтэйг бити алдаарай. Дахиж хаанаас ч болтгүй гэхэд Ваньон уйлаад би түүнийг зодсондоо маш их гэмшдэг. Хичнээн муухай ааш гаргасан ч зүгээрээ гэд инээхээр зүрх хэмтэрдэг гэхэд сэтгэл зүйч би өөрийг ч анх дэлгэцээр хараад ямар сонин хүн бэ? Яагаад ингэж зөрүүдлээд байгаа юм бол гэж бодсон. Гэтэл одоо ингэж харахад та яг л жоох хөвгчөг байна. Одоо бяцхан хүү байхаа болж жинхэнэ эр хүн сайн нөхөр болохын тулд насан туршидын дүрмийг сурах хэрэгтэй. Хамгийн ихний алхам бол сэтгэл хөдлөлөө удирдах өөрийнхөө арга барилыг олж мэдэх гээд мянсоныг оруулж та хичнээн буруу зүйл хийсэн ч хэн нэгэнд зодуулах ёсгүй. Хүн ямар ч шалтгаанаар бусдыг зодох эрхгүй. Энэ миний буруу болохоор зодуулсан гэж бодох шаардлагагүй. Хэрвээ дахиж гар үрэх юм бол шууд цагдаад мэдэгдэрээ. Ингээд өнгөрөөд авах тусам сүулдэ зуршил болно. Нөхөр чинь тоглоомонд 100 сая вон үрсэн ч та маш амархан уучлсан. Ямар ч эмэгтэй 100 сая вон үрснийг тийм амархан уучлахгүй. Нөхрөө чи хэлж байгаа зүйл бол түүний хувьд үнэн байж болох ч бодит байдал дээр бүх бурууг чамд тогтгоо нь маш аюултай харилцаа. Цаашдаа нөхөртөөгөө хамт амьдрмаар байгаа бол хид хідэн зарчимтай болж иж та өөрөө ч бас амьдрна гэж хэлээд хосыг хамтд нь оруулж хэрвээ цаашдаа эхнэр худлаа ярьсан юм шиг санагдвал нөхөртөө хандаж чамд худлаа хэлж байгаа юм шиг санагдаж болох ч гэсэн нөхцөл байдал ийм юм болсон болохоор би ингэж хэлсэн шүү. Ойлгосонд баярлаа гэх мэтээр ярилцах хэрэгтэй. Дараагийн дүрм нь төр завсарлага авах. Уурч нь хурж дууч нь өндөрсөд эхлэх юм бол би бидээ төр бодох хугацаа өгье гэж хэлдэг байх хэрэгтэй. Энэ дүрмүүдийг дагаад ирэхээр 100% маргалтгаа болно гэж хэлж чадахгүй ч та хоёрын харилцаа хамаагүй дээрдэх болно гэж хэлээд зөвлөгөөний цаг дуслаа. 55 цагийн нэвтрүүлэг дуусч эцсийн шийдвэр гаргах цаг болоход Мёнсон салахгүй. Бид хамтдаа 6 жил амьдарсан. Би нөхөртөө одоо ч хайртай. Түүнд сайн зан чанар зөндөө байгаа. Гэхдээ би нөхөртөө 3 сарын туршилтын хугацаа өгмөр байна. Хэрвээ энэ хугацаанд намайг дахин доромжилж, дарамталж гар үрэх юм бол шууд сална гэдэг бол Ваньон ч бас салахгүй. Надад хүчрхийлэл үйлцэн, мөнгө үрсэн гэх мэт маш том асуудлууд байгаа тул би эхнэрийнхээ шийдвэрийг дагаж бусдын үгийг сонсохгүй өөрийнхөө зүтгэдэг зангаа засахын тулд хичээх болно. Намайг уучлсанд баярлаа гэд нэвтрүүлэг дуслаа. Хэдийгээр маш хүнд харилцаатай байсан ч эхнэрийнх нь хүлээцтэй уужууд зам болон толны имчилгээгээр дамжуулан нөхөр өөрийнхөө аюултай төрхийг олж харсан нь энэ гэр бүлийг салах аюулаас аварлаа. Тэд одоо биедээ тогтоосон шин дүрмээ баримталж сайхан амьдарч чадах болов. Юу гэж бодож байгаагаа комент хэсэгт бичээрэй. Бичлэг маань энэ үрээд дуслаа таалагдсан бол сувгтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.